За тэгэхээр надад ямар даралтны юм таарах вэ? Би яг ямар даралтны юм уу зүгээр вэ гэж надаас маш их асууж байна. Тэгэхээр даралтны юм гэдэг дотроо маш олон төрөл байдаг. Одоо жишээ нь зарим төрлийн даралтны юмнууд судасны гүлгэр булчинг сулруулах замаар даралтыг буулгадаг. Өөрөөр хэлбэл бидний судасыг тэлнэ гэсэн үг байна шүү дээ. За зарим төрлийн юм шээсийг хөөх замаар даралтыг буулгадаг. Зарим төрлийн юм зүрхний цохилтыг багасгах замаар даралт буулгадаг. Зүрхний цохилт багасгадаг гэж хэлчихээр тэгвэл тэр зүрх чинь зогсчдгүй юм уу гэж асуугаад байдаг. Энэ маань зүрх болон судасны хит ачааллыг багасгадаг юм гэж ойлгож болно. За мөн дээрэс нь бидний бие даралт багасхаар бидний бие цаанаасаа судасыг агшаага тэр даралтыг ихсэгдэг ийм механизм байдаг. Энэ үйл явцыг дарангуйлж даралтыг буулгадаг юмнууд ч бас байдаг. Тэгэхээр танд даралтны ямар юм таарах вэ гэдэг нь та зөвхөн даралт ихсээд байгаа юм уу? Энээс өөр хавсарсан өвчин байгаа юм уу? Одоо жишээ нь чихрийн шижин ч юм уу, зүрх судасны өвчин, тархины судасны янз бүрийн өөрчлөл, астмтай мүү гэдгээс шалтгаалаад танд тохирох эмийг эмчтэн сонгодог. Яг тэгэхээр даралт буулгадаг эм маань ийм олон янзын үйлчилгээтэй. Мөн дээрэс нь даралт буулгах эмнүүд бас гач нөлөөтэй байдаг. Одоо жишээ нь хамгийн илбэг тохиолддог гач нөлөөнүүд юу байдаг вэ гэхээр хөлийн шилб шагаа хэсгээр хавгнах, за хуурай ханиалгах, бидний биеийн эрдэсийн солилцоонд өөрчлөлт орох, бөөрийн үйл ажиллагаанд түр зуурын өөрчлөлт орох. За тэгээд астмтай хүмүүст зарим даралтны юмуд астмын хөдөлгөх ч юм уу, нүүр улаах гэх мэт янз бүрийн гач нөлөө байдаг учраас таны эмч таныг үзэж шинжилгээ өгүүлээд танд даралт ихсгээс гадна өөр ямар нэг хавсарсан өвчин байгаа мүү юу гэдгийг илрүүлсний дараа тохирсон даралтны эмийг тохирсон тунгаар уулганаа. Тэгэхгүйгээр манайхан гэр бүлийн хэн нэгэн гишүүн даралтны юм уудаг байх юм бол тэр эмнээс нь аваад уугаад байдаг ийм юм бол байж болохгүй. Эмчэд үзүүлж байж өөрт тохирсон эмээ өөрт тохирсон тунгаар уух ёстой гэсэн үг байна.